Орчин үед хиймэл оюун ухааны AI хэрэгслүүд бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсоор байна. Олон үйлдэлийг хөнгөвчүүлж буй эдгээр ухаалаг системийн ард бидний тэр бүр анзаардаггүй байгаль орчинд учруулах зардал хуримтлагцаад байдаг. AI системүүд нэг асуултанд хариулах бүртээ их хэмжээний цахилгаан эрчим хүч зарцуулдаг. Учир нь таны бичсэн үг өгүүлбэр бүрийг систем нь тоон өгөгдөл болгон хувиргаж томоохон дата төвүүд рүү илгээн боловсруулдаг. Эдгээр дата төвүүдийн эрчим хүчний их үүсвэр нь ихэнхдээ нүүрс байгалийн хий байдаг тул хиймэл оюуны хэрэглээ нь агалдах байдлаар нүүрс төрөгчийн хийн ялгаруулалт үүсгдэг. Америкийн нэгдсэн улсын цахилгаан эрчим хүчний судалгааны институтын тооцоолсноор хиймэл оюун ухаан нэг асуултанд хариулахдаа Google-ийн хайлтаас 10 дахин илүү их эрчим хүч зарцуулдаг. Өөрөөр хэлбэл ChatGPT-гээс нэг асуулт асуух нь Google-с 10 удаа хайлт хайхтай адил хэмжээний хүлэмжийнхийг ялгаруулдаг байна. Судлаачид байгаль орчинд ээлтэй байх байдлаар дараах зөвлөмжийг зөвлөж байна. Асуултаа товч тодорхой бичих, хариултын уртыг зааж өгөх, дэлгэрэнгүй тайлбар шаардлагагүй гэдгээ илэрхийлэх, баярлалаа гэх мэт бэлдэх боловч шаардлагагүй урт харилцан ярианаас зайлсхийх.